Өдрийн мэнд үзэгчдээ Next Tour аяллаа хөтөлбөр маань 3 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна. Тэгээ өнөөдрийн дугаарт маань бас хамтран хөтлөгчөөр Сөмөр маань бас оролцож байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө сэдвэр бол бид нар аяллаа даатгал тэгээд олон улсын маркетинг болон илүү хувь хүний туршлага дээр үндэслэн сэдвэр ярилцахаар цугларсан байна. За тэгээд студид маань болохоор Tesa Group-ийн байгууллагын харилцааны дарга Батан Чимэг. За тэгээд бод даатгалын байгууллагын даатгал хариуцсан од гэрэл 2 од маань ирсэн байна. 2 одтой нэвтрүүлгийн өдөр болох нэ. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгээд эхний ерөнхийдөө өөрсдөө танилцуулаад тий ямар хуу ажил хийдгүү компани гадлаар ерөнхий нэг юм танилцуулгыг өгчээ гэж хэлж байна. За од гэрэл зочноос эхэлж. За намайг од гэрэл гэдэг. Би одоо бод даатгал компанид 17 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай компанийн хувьд гэх юм бол одоо Монголын анхны арилжааны ууган компаниудын нэг. За 2025 онд одоо үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойтойгоо золгосон ийм хувийн анхны арилжааны даатгалын компани нэг байна. 30 жил. Гоё сонсогч шүү. За За сайн бацгаана уу өдрийн мэнд хүргэе. За ямар ч гэсэн юм сонирхолтой сэдвийн дагуу урилга ирүүлэн бас таад маань үрсэн маш их баярлалаа. Намайг Одон Чимэг гэдэг. Би Tesa Group-ийн байгууллагын харилцааны даргаар ажилладаг. За 30 жил гэж ярьсан чинь энэ жил Tesa Group-ийн бас 30 жилээ тохиож байгаа. Тэгээ ер нь бол нэлээд завгүй өрнөлттэй жил болох нь л гэсэн хүлээлттэй байж байна да. Аль тус бүрийнх нь компанийн бас 30 жилээ болж байгаа юм шүү дээ. Ямар ч хэсэг юм түрүүнд баяр хүргэе хэвдэлээ тий. Үзэгчдээ бас 30 жилийн мэндийг бас хүргээсэй гэж хүсэж байна. За тэгээд урилгыг хүлээж авч бас хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэдэв маань бас мэдээж аяллаа одоо салбар дотор үйл ажиллагаа явуулж байгаа мөн дээрээс нь аялалтай холбоотой юм дэмжиж орж ирж байгаа юм хувийн төлөөлөлтөд оролцуулалтаар бас манайх даваа талтай. Нөгөө талдаа бас энэ хувийн аялагч экспертүүдийг бас бид нэр ингээс сонирхон судалдаг. За манай одоо бид нар одоо 2 одтой байгаа учраас бас бид нар мэддгийн хувьд Дона гэдээ дутчих тий. Манай Дона маань бас маркетингийн салбарт бас маш олон жил ингээд ажиллаж байгаа амжилттай явж байгаа бас нэг эксперт хүн байгаа шүү гэд үзэгчтэй бас танилцуулъя. За одоо Сөмөр маань бас тэгээд асуултуудаа эхлээд сайхан явчихъя тий. За хэдүүлээ яг аялал гэдэг байгаа төлөвлөлттэй. Тэнгүүд аялагчин бол нэг талаараа амархан ч гэсэндээ нөгөө талаараа яг жоохон яривхтай хэсгүүд байгаа гэдэг. За яривхтай гэдэг нь болохоор хэдүүлээ эрсдлийг л тооцож байгаа. Тэнгүүд миний зүгээс эхний асуулт нь болонгууд хоёрын маань хувьд яг аялж явах тийм гарсан эрсдэлтэй ч юм уу тий тэрийг ямар нэгэн байдлаар шийдсэн тиймэрхүү кейсүүд байвал тэрнээсээ яриад өгөөч. За одоо миний хувьд гэх юм бол за ерөнхийдөө бол аяллаа туршлага за нэг 20 гаруй улсуудаар бол аялж хийсэн туршлагатай. За сүүлийн жилүүдэд гэх юм уу ерөнхийдөө бол яг нэг манай монголчуудын нэг нийтлэг бас юм шүү дээ. Жилдээ нэг удаа нэг хүүтний улиралд ялангуяа гэр бүлтэйгээ ч юм уу гадагшаа аялчих гэдэг үгээр одоо яалтж байхгүй нэг хүүхдүүдээ аваад гадагшаа явах үед бол яалтж байхгүй эрсдэл бол байдаг. Ер нь түгээмэл миний болон манай ойр тойрон тохиолдсон юмнууд гэвэл за том хүмүүс дээр бол эрсдэл бас гарна. Гэхдээ нэг ялангуяа хүүхдтэйгээ гэр бүлээрээ одоо гадаадад аялах байгаа бол хамгийн гол эрсдэл бол одоо хүүхдүүд нөгөө мэдээж орчин солигдохоор ханаа тамаа хөрн халуун орн руу явж байгаа бол нөгөө эйр кондишнаас болоод одоо хатгалгаа гэдэг юм үү те тиймэрхүү бас эрсдлүүд аюу өндөр гарна. Дээрээс нь нөгөө бэртэх гинтэх одоо аяллаа үед гинтийн юм эрсдлүүд бас их гардаг. Монголчуудын хувьд бол бас нөгөө хооллолттой холбоотой бас нөгөө хоол өөрчлөгдөхөөр маш их нөгөө ходоод гидсний хямрал гэдэг юм уу те тиймэрхүү бол бас эрсдлүүд зөвхөн осол гэлтэхгүйгээр тэгэхээр ер нь иймэрхүү түгээмэл эрсдлүүд бол байдаг. Тэгээ энэс бол бас одоо аялагч нар мадын бид нар аяллаа нэг сэдв ярьж байгаа учраас бас одоо өөрийнхөө санхүүгийн одоо юу хөрөнгө мөнгөө бас хаах даатгалаар шийдэх бас боломжууд байдаг. Тэрийг одоо ихэнх аялагч нар бас мэддэг болсон байх. Гэхдээ бас магадгүй тэрийг нэх нөгөө илүү зардал гэж хардаг ч юм уу эсвэл за одоо надад тохиолдоогүй юм чин дараа нь гайг байхаа энэ удаа гэд хэрвээ боддог тийм аялагч нар байх юм бол бас яг энэ нэвтрүүлгээр одоо бас ийм том эрсдлүүд бас учирдсан байна гэдэг талаас нь бас харах болов бас хүмүүст ийм эерэг одоо зөв ойлголт өгөх болов гэж бас харж байгаа нэвтрүүлгээр. За бас их баярлалаа. За манай Донагийн хувьд бас олон аялж исэн туршлагаасаа ярилцах баах аялал гэдэг ер нь таны бодлоор юу вэ те?
За би бол нэр аялалгүйгээр амьдралыг бас төсөлж чаддгүй юм байна. Ер нь бол аяллаа жилийн өмнөөс гэр бүлтэйгээ ер нь төлөвлөөд явахыг хичээдэг. Ер нь гэхдээ яг сүүлийн жилүүдэд бол дотоод аяллаа бас нэлээд сонирхож байгаа. Мэдээж нөгөө гадаад гэж явж үзэж байгаа гэсэндээ тий. Тэгээд сая би 1 сард нөгөө хүн болгоны явж үзэж байгаа. За хүн болгоо явж үзэв. Тайга аялал дээр явж үзлээ. 1 сарын 2-нд жинхэнэ тэнд нөгөө хасах 40-45 градусын хооронд 7 хоног Поргонтой аялчаад ирлээ нэг Viva гэх traveler. Яг хоо тэрэнд би явхаас өмнө за Монголын эйженсинууд юу н хэрэг бэдэм бол гэд нэлээд судлаа. За энэ газар бол нэлээд ранг өндөртэй мэн, ревю өндөртэй мэн. Яг хоо гадыг бодох юм бол манай Монголд нөгөө ревю гэж байдгүй. Одоо нөгөө магадгүй нэг постны доор энэ бол ингэдэг тэгдэг гэдэг юм байдаг бол яг тэр газрыг стараар ер нь Европч магазин яадаг тэр орнууд дээр байдаг шиг байдгүй. Гэхдээ яг нөгөө явсан хүн амтнаас за энэ ерөөхдөө амар тайжгүй ийжсэн юм байна. За тэгээд хүүтэнд айдаг хүн Поргонтой хасах 40 градусд яах бол гэдэг нэг айцтай давхараас эрсдлээ одоод би бас даатгал. За ямар даатгалтай байдаг вэ? За даатгалынхаа хувьд бол яг юу эрсдэл гэж хараад даатгах байгаа вэ гэдэг зүйлийг бас нэлээд асуусан. Тэгээд шууд хүнийхээ регистрийг аваад онлайнаар даатгалт нь хамруулаад танд ийм эрсдэл байгаа гэдэг зүйлийг мэйлээр явуулдаг бас нэлээд даваа талтай болсон болов уу гэж бодож байна. За яг би түрүү жил бас нэг 22 дахь аймагт очсон. 22 дахь аймагт очсон. Тэгээд тэнд явж байхад яг үндэ хэлэхэд би над дээр болсон кейс ш манай нэт дээр болсон кейс аа. Да мопедээр явж байгаад манай хүн унтсан. Тэгээд би тэгэхэд яг нэг тусдаа манай хойноос ирсэн. Тэгээд би даатгалтай гэр бүлээ даатгалцсан. Манайх нөгөө iTrip гэдэг нэг компанитай тэрийг өөрөө шууд тикет олон даатгал бүх юмаа ингээд нөгөө авчдаг болохоор илүү даатгалтай. Тэгээд манай тэр найз маань мопедээр унаад тэгээ ер нь бол мопед чинь 30-40 одоо км цагийн уртаа явж байгаа амар байлгаа ахав тий. Тэгээ тентхийн одоо имлэг дээр нь очиод үзүүлэхэд яг нэг Монгол мөнгөөр нэг 2.5-аас 3 сая төгрөг шууд гарч авах байх жишээтэй ч юм уу тий. Тэр хүн одоо даатгуулсан болвол энэ эрсдлийг те бас нөгөө тэгж зардал гарахгүй уртгуулах байсан ч юм уу гэж бодоод ер нь гэхдээ бас яг энэ үзэж байгаа хүмүүстэй жисэндээ даатгал бас хамрагдаж байгаарэ л гэж хэлмээр байна. Нэг ийм нэг сүлд болсон кейсүүд гэх юм бол нэг даатгалтай холбоотой нэг ийм кейс байна. Бас сонирхолтой. Нөгөө аялал гэх биш уучлаарай. Нөгөө сэдвээсэл яаж байна. Даатгал гэхэр хүмүүс айгүйх тийм нөгөө эрсдэл гэж харддаггүй юм шиг байгаа. Зүгээр ер нь одоо сэтгэл нь байна шүү дээ. Би ийм хийчвэл надад нөхөн төлбөр олгоно гэдэг имийг л айгүй хүмүүс хараад идэм шиг байгаа. Яг хөө зүгээр одоо нөхцөл байдал өөр болсон байж магадгүй те. Тэгээд ер нь монголчууд аяллаа даатгалын хэрэгцээг ер нь одоо таны зүгээс шүү дээ те. Одоо хэрхэн яаж хүлээж авч гин өмнөх одоо 5 жил болон одоогийн байдлах ийм зан харилцааны хувьд ч юм уу эсвэл авж байгаа хүлээж авж байгаа нөхцөл байдлын хувьд ер нь яаж өөрчлөгдсөн болоо? За айгуу сонирхолтой асуулт байна. За ерөнхийдөө нөгөө Монголд ч яг даатгал нөгөө 90-ад оноос хойш л яг нөгөө арилжааны хувийн даатгалуудыг бий болж эхэлснээс хойш ер нь эрчимтэй хөгжиж эхэлсэн. За ер нь яг нөгөө даатгал талаасаа бүр анхны үүсэл хүчлэх юм бол бүр одоо 30-ад онд байгуулагдсан нөгөө Монголын одоо улсын нөгөө одоо аюулаас хамгаалах төв гэдэг нэртэйгээр одоо яг даатгалын компани юм бол улсын даатгалын компани гэж за тэгээ 90 оноос хойш бол нөгөө бүх зүйл нөгөө хувьчлагдаад явсан тий. Тэрнээс хойш л ер нь хөгжиж байгаа хэрэг чинь хамгийн одоо эрттэй одоо нэг 30 жилийн л түүхтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараач тэр нөгөө манай монголчуудын хувьд нөгөө даатгалыг одоо хүлээж авах нөгөө юу гэдэг юм уу те сэтгэхүй дээрээс нөгөө одоо ашиг туус зам даатгалын боловсрал гэж бас хэлэх нь зүг бах те. Ер нь айгуу сул байж ирсэн. За харьцангуй сүүлийн ер нь 10 жилд бол одоо шал өөр болж байгаа улам хүмүүс нөгөө даатгалыг чинь за яг нөгөө албаа хүчээр гэдэг юм уу. Ер нь нэг үе бол бүр ингээд бараг татвар шиг ингээд нөгөө хүлээж авдаг дургу. Одоо бол за эн чинь нөгөө эрсдэл юм байна. Би өөрийнхөө одоо эрслээс ирээдүйд төчөрч болцсохгүй эрслээс хамгаалж байгаа байна гэдэг талаас нь ойлголтууд бол улам сайжраад ирж байгаа. За нэг ялангуяа одоо аялал жуулчлал бас сүүлийн жилүүдэд ер нь ялангуяа нөгөө аутбаунд аялал бас яг хөгжиж байгаа шүү дээ. Сүүлийн бараг 10 жил ах. За тэрний өмнөх юм бол бараг бид нар ч гадаад аялах тийм нөгөө болцооч байгаагүй шүү дээ. Яг үндэ бол монголчууд. Тэгэхээр тэнд бол бүр нөгөө аялын даатгал бол хэрэгцээтэй бол байгаагүй. Одоо бол харьцангуй ерөнхийдөө бол нөгөө аялын даатгалыг бас хүмүүс сонирхож хэлэгдэг. Гэхдээ ер нь нийт аялын даатгал хийлгэж байгаа хамгийн ихэнх тоо бол нөгөө Шенгений улсууд руу виз мэдүүлж байгаа одоо аялагч нар аялын даатгалыг заавал хийдэг. Тэр нөгөө бүсийн нөгөө яг шаардлага шүү дээ. Визний материал даатгал байхгүй бол авахгүй.
Тэгэхээр тэр бол ингээд одоо жишээ нь Монголын даатгалын зах зээлийг нэг дэмжих гээд байгаа даа. Мэдээж тийм шаардлага гараагүй. Яг эрсдэл бол байдаг. За энэ даатгал гэдэг зүйл бол энэ аялж байгаа хүмүүст одоо асар том хэмжээний эрсдлийг хаах боломжтой тэр хүнийг бодож байгаа учраас даатгалыг бол бас шаарддаг. Хөгжингүй орнуудад бол заавал шаарддаг. Тэгэхээр монголчууд бол одоо Шенген рүү явж байгаа хүмүүс бол айгүй заавал одоо бүгд даатгал хийлгэж байгаа. За сүүлийн бас жилүүдэд бол нөгөө гадагшаа аялал маань дотоодын одоо аялын компаниуд гадагшаа аялал айгүйх группээр зохион байгуулдаг болсон тийм. Тэгэхээр тэн дээр бол бас нөгөө аяллахаа багц пакэж үн дотроо бас заавал даатгалыг оруулаад даатгалын бүтээгдэхүүнийг шингээсэн юм бүтээгдэхүүн гаргаад одоо тэрнийхээ хүрээнд бол энэ Аз руу гэдэг юм уу тийм аялал жуулчлалын бүсүүд рүү явж байгаа аяллагч нар бол бас заавал даатгалтай явж байгаа. Одоо энэ даатгал дундаа ерөнхийдөө ямар хуу кейсүүд хвчлэн гардаг юм бол нөхөө олгоор авч байгаа. Одоо миний мэдхээр бол нөгөө ачаатай шалдах ч байт юм уу. Тэр чинь амар их түгээмэл гардаг асуудал шүү дээ. За саяны нөгөө эмнэлэг байна те ямар нэг гидгийн ослын зүйлсүүд байна. За сквал нөгөө эсийн ханиад гэдэг чинь өөрөө яг бид нар хүүтэн орноос очингууд энэ чинь бүтэн эсийн үлээ гэдэг те. Энэ дээр яг ямар хуу төрлийн одоо эрсдлүүд нь их давмгаалт юм болоо. Ааха. За ер нь яг ихэнх даатгалын компаниудын бүтээгдэхүүнийг ижилхэн байгаад тий ойролцоо гэсэн үг. За үндсэн хамгаалтууд бол яг нөгөө гадаад улсад гарах тийм нөгөө гинтийн одоо осол болон гинтийн өвчлөл emergency үед яг даатгал авах боломжтой байгаад. За тэрний нийт хязгаар бол $20,000 одоо авах хүнлэлбэрийн дээд лимит гэсэн үг $20,000-аас дээшээгээ $50,000 за мөн $75,000 хүртэл өөр бүтээгдэхүүнүүд багц бүтээгдэхүүн гэдэг. Жишээ нь одоо бай даатгалын хувьд гэх юм бол $75,000 авах боломжтой. За тэгээд нөгөө SOS гэдэг одоо олон улсын нөгөө travel assistant одоо үзүүлдэг компани байдаг. Тэр компанитай манайх хамтарсан бас бүтээгдэхүүн байдаг. Одоо SOS олон улсын SOS байгууллагатай аялын даатгалыг авах юм бол $75,000 хүртэлх одоо буцаад нөхөө олгоор авах боломжтойгаас гадна $1 сая хүртэлх тэр SOS байгууллагыг одоо нөгөө emergency service-ийг авах боломжтой гэсэн 24/7 hotline-аар тэр хүн аяллахаа зөвлөгөөг авч болно. Ойролцоо сүлжээ эмнэлгүүд рүү очиж болно. За мөн одоо нөгөө гинтийн одоо нөгөө мэс засалт орох шаардлагатай энэ төр болох юм бол тухайн SOS байгууллага маань төлбөрийн баталгаа гаргана. Тэгвэл бол зарим улс орнууд нөгөө одоо мөнгө өгөхгүй бол одоо үйлчлэгээ үзүүлэхгүй байх нөхцөл байдал бас байгаа шүү дээ. Гадны улсуудын эрүүл мэндийн системээс нь болоод тэгэхээр тэр тохиолдолд бол даатгалтай байх юм бол шууд тэр одоо олон улсын SOS байгууллага маань шууд баталгаа гаргаж өгөөд өндөр үнэтэй хагалгаа энтрийг одоо шууд карманаас мөнгө авахгаар хийх юм боломжууд бас байдаг. Тэгэхээр тэр SOS-тэй бүтээгдэхүүн байж болно. SOS-гүйгээр манай бас $75,000 хамгаалалттай аялын даатгалын бүтээгдэхүүн байгаа. За мөн арай жоохон нөгөө дундаж одоо хэмнэлттэй гэх юм бол $50,000 бүтээгдэхүүн. За тэгээ бүр хамгийн одоо нөгөө бага хямд зардлаар Азийн орнууд руу явах хэл $20,000 хүртэлх төлбөр авах боломжтой ийм бүтээгдэхүүнүүд бол манад байдаг. За энэ дээр бол сая хамгийн гол үндсэн хамгаалт бол нөгөө $20,000-$50,000 хүртэлх гэдэг чинь өөрөө нөгөө эмчилгээнийхэн зардлыг нь буцааж даатгалаас нөхөө олох боломжтой дүн гэсэн үг. За энэ дээр нэмэгдээд ямар үйлчилгээнүүд багтдаг гэхээр яг түрүүний тань хэлдэг шиг одоо нөгөө нислэг хойшлогдох юм бол мэдээж нөгөө нэмэлт зардлууд гарна шүү дээ. Нислэг хойшлогдохоор тий зочд буудлын юм уу хоолмонд нэж гэдэг юм уу. За нөгөө ачаа тийш нь хоцорч ирэх эсвэл бүр алга болох. За энэ тохиолдолд бас олгох хүндлэлбэрийн дүн. За мөн хувийн хариуцлага буюу би одоо гадаад орнд явж байгаад одоо цамцар болгоомж угсаалаад бусад хүн тохирол учруулж болно шүү дээ. Тэгэхээр одоо тэр чинь шууд нөө над дээр хэмжлэх хүрээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр би бусдад учруулж байгаа хариуцлагын даатгал маань бас тэр аялын даатгал багц пакэж хамгаалт болоод орсон байгаад гэдэг. Дотроо орсон. За мөн ер нь өшөөд нэмэлтээр гэх юм бол одоо магадгүй нөгөө тэнд одоо бүр ноцтой асуудалд орох юм бол гэр бүлийн хүний авчрах буцаах гэдэг юм уу бага насны хүүхдээ явж хамбал хүүхдийг нь одоо нутаг буцаах гэх мэт юм нэмэлт хамгаалтууд багцаараа орсон ийм бүтээгдэхүүн байдаг гэсэн. Тэр чи одоо бид нар даатгалын хувьд өнгөцгөн л ойлголттой байгаад байна шүү дээ. Дотроо айгүй олон төрлийн даатгал болгон одоо шин чанартай байгаад байна шүү дээ. Эрүүл мэндийн хүүхдийн дотроо ахаад бүр нөгөө нэг эрүүл аюулгүй гэдэг юм мэтлэн шүү дээ. Би дооноосоо бас нэг асуулт асуумаар санагчлаа. Хамгийн хүйтэн цэг рүү прогоноор ингээд аялсан гэж шүү дээ. Хэд хоногийн аялал болов одоо яг тэрэн дээр нөгөө даатгал хийсэн юм байна шүү дээ. Даатгалтай бидэж байгаа. Тэр нь хэрвээ онцлогвол шүү дээ. Даатгалын нөхцлүүд нь ямар нөхцлүүд байв гэдэг ингээд гоё аяллаа талаасаа бас ярил яах. Яг л бид нар саяны яриагаараа гадагшаа чиглэлгүй айгуух ярьчлаа шүү дээ. Тэнгүүд бид нар ч гэсэн дотооддоо аялах гэдэг шүү дээ. Орон нутгийн дотороо ч гэсэн бид нар 100 болгон аялдаг, өвөл болгон ийш тийшээ явцгаадаг гэр бүлэрээ. Гэхдээ төдийлэн сайн даатгал хийлэгдэхгүй байх гэж би бол бодож байна. Тийм.
Яг хөө миний явж исэн аяллаа төр газар бол өөрөө нэлээд сайн стандарттай байсан. Тэгээ би бас тэрийг нэлээд асуусан. За би энэ аялалд яваад энэ үнийн дүн дээрээ энэ бенефитүүд авах юм байна. Тэгээ за даатгал нь асуудал үүслээ би морьтой явж ийн өвөлтэй. Унлаа гэж бодоход одоо би гинтлээ гэж бодоход яах вэ? Ямартай ч гэсэн түрүү нөгөө гинтийн осолтой холбоотой. Хоёрт нь lost буюу юм олох гэдэг одоо зүйлүүд орж исэн. Тэгээд 5-аас 10 сая төгрөг гэлөө дээ. За. Тийм ямартай ч гэсэн хамгаалттай гэж хэлжсэн. Тэр нь тэгээ заахгүй би ямар нэгэн эрсдлээ бодоод унж гэмтэх юм бол за юм асуудалгүй юм байна. Заахгүй энэ туршлагатаар бол таад минь одоо сүүлийн одоо сарууд тийм үү скол маадгүй жилүүдэд эрсдэл гарч исэн үү гэхээр за битгэд бол 8 нуурын одоо тэр 8 хоногийн морьтой аялалд хүмүүс нэг унжсэн нэг шаагаа баг зэрэг гэмтээжсэн л үе байгаа. Тэрнээс олбор нэг хүмүүсээ ер нь бол нэлээд тийм хамгаалалтаа за та хэд минь одоо мөсөн дээр явах юм чи хатаастай заавалчгүй юм гутлын одоо углаа аваарайч гэдэг юм те. Бүх эрсдлийн өмнөөс нь уртчлаа хийлдэх нь илүү даваа талтай бас санагдсан тийм. Яг хөө түрүүн бас нөгөө та шингээний бас нэг визний тухай ярьлаа ш. Би яалтчгүй бас нэг бодит даатгалаараас үйлчлсэн юм байна. Яг түрүү жил яг надад бас нэг Аз болоод би чинь бас маркетингийн холбоонд байдаг. Холбоо нь бас одоо маркетер хүн болгоны л одоо очих дуртай, миний бас очихыг хүслэн болж исэн Cannes Lions гэдэг нөгөө фестивалийн арга хэмжээ бол тээ. Тэр нь одоо дэлхийн л одоо тэнд одоо акулуудад одоо маркетингийн бүхий л одоо SEO, SEMO тээ одоо газрууд очтой одоо бидний мэддэг Facebook, YouTube, Shopify, Five гэдэг ч юм уу тээ. Тийм 500 гаруй одоо бүтээ ингээ барьдаг ч юм уу тийм ингээд нэг дор маш олон төрлийн мэдээллийн спикер болдог ч юм уу тийм газар бас очих надаа тийм эрхэн үсээд тэнд бас нөгөө жуулчтай холбоотой, AI-тай холбоотой хаашаа тренд явж байгаа гэсэн холбоотой мэдээллүүдийг аваад бид нар чинь тэгээл нэг хэдхэн юм хараад ингээл болчдаг. Тэгээ би ч удаа амхандаа л өөрийгөө аялдаг гэж баймар бодоодсэн чи өөрийгөө амар дутуу үлсэн гүн бэ. Энийг харах юм бол илүү бид нөгөө нэг хардаг хүмүүсийн харсан зургаар ийшээ очие гэж боддог бол илүү эрсдэлгүй мөртлөө өөр гоё аялдаг газрууд бас бийд юм штэ гэдэг зүйл чинь сүүлийн үеийн түүрийн апп болон AI-аар гараад хараад явдаг болсон юм байна гэдгийг харсан. Тэгээ бас нэг даатгалтай холбоотой нэг нийттэй юм болсон. Тэгээ бод даатгал руу би бас холбогдоод яасан бэ гэсэн чинь Францаас би Ром руу нисэх болтой. За шууд нислэгтэй нь очоод тэгсэн чинь амар өөр бид нар ч одоо нисэхээс нэг 2 цагийн өмнө очих юм бол окей болчихлоо шүү дээ тий. За би ч баруул 3-4 цагийн өмнө очлоо. За окей шууд болчлоо. За явъя гэдгсэн чинь та бүртгүүлээгүй шүү дээ тэгчээ. Ваа би одоо бүртгүүлэх гэдэг юм болов гэдгсэн чинь виз гэдэг одоо тэр нөгөө өөрсдөө апаар нь бүртгэлээ 24 цагийн өмнө бүртгэждэг. Тэгээ тэнд ингээ бүр амар том онгоц байгаа байхгүй 200 хүн сууж байгаа. Тэгээ ингээд та энэчнээс ингээд нөгөө үлдсэж байгаа магадгүй хоцорсон байх юм бол сууж болно. Үгүй болвол та ингээд нөгөө боломжгүй маргаашийн одоо ингээд нөгөө судалт суух боломжтой гэдэг. За тэгэл Аз тааруул суух юм байна да. Азгүй бол яах вэ? Дроми ихний өдрөө би чи ингээд амар их юм нөгөө баахан ингээд букинг хийчихсэн. Хотел маань нүдэнд орол баахан мөнгө отогдол. Мөнгө урсаад байдаг шиг. Тэгээ би чи 3 хоног нэг хоног ингээд яхаа биш тэгэл өчнөө бодлоо. Тэгэл онлайнаар шууд даатгал руу холбогдоод за надад ийм эрсдэл учирлаа тий. Одоо инглиш би одоо яах лээ гэх тэнгүүд нь асуудалгүй та яг нөгөө мэдээллүүдээ тэгтээ яг ингээд нөгөө шууд шуурхаа хариулаад өчтдөг юм лээ. За яг нэг хоног лост болж байгаа юм. Гэхдээ би буцаад авч чадах юм гэдэг зүйл төр нэлээд тайван байгаа. Тэгээ Аз олч нэг 2 хүн бас хоцорсон байт юм аа. Тэгээ явсан зүгтээ. Харин ашгүй дээ гэж бодсон. Айгу мэдмээр юм биш үү? Харин тийм тэр бид нар чи билетээ авцсан л гэж бодвол тэгэл асуудалгүй гэж бодчиход байгаа. Бид нар нөгөө мэйлээр ирдэг дээр та ингэж бүртгүүлээрэ гэдэг зүйл тэр олон текстийг нэг анзаардаггүй. Цагаа харт юм ээ, өдрөө харт юм ээ, терминалаа харт юм билээ. Хаагур дамжихаа хардаг. Хаагур дамжихаа хардаг тий. Тэгээ яарна бас ингэж атаар ингэж бүртгүүл үүсгдэг чинь ингээд бас нэг тийм дон гэж орсон төгтэй. Тэгээ бас нөгөө нэг саяны хэлдэг шиг мэйлэр мэдээлэл ирэнгүү тэрийг ингээ анзаардаггүй. Эсвэл спам руу ордог ч юм уу, эсвэл инбокс руу орчод байвал нөгөө юм танд информашн ирсэн байна гэж харангуудаа уулын доошоо гүйлгвэл нөгөө book nav ч юм уу, order nav гэж байгаа шүү дээ. Тэрийг бас хүмүүс төдийлэнс анзаардаг юм шиг үлээ шүү дээ. Ер нь гадагшаа явж байгаа. Анзаараарэ. Бүгдээрээ анзаараарэ. За одоо тэгэнгүүт саяны нөгөө нэг юм кейсүүд толгораал л шүү дээ. Би яг өмнөөс яг энэ чиглэлээр зүгээр юм хөгжүүлэлтэн дээр орж ирсэн. Тэгээд
яг нөгөө нэг бизнес дээр ажилладаг хүмүүстэй ярингуут энэ нөхөө олоорын кейсүүд бол их гардаг. Тэгээ бид нар та нарт хэлдгүүл болохоос ингээ хүмүүс одоо 100 хүн хийлгэлээ гэхэд тэнцэнээс нэг тэ 10 юм уу 20 ер нь бол ямар нэгэн байдлаар нөхөө олгоор өмнөд оролцож байгаа гэдэг. Энэ процесс нь юу яг яаж явагдсан юм болоо? Одоо би шууд бүх юмаа өгөөд нөхөө олгоор ирэх үү? Тухайн үед яаж холбогдох уу? Энэний талаар та нэг мэдээлэл өгөөч. За одоо ер нь бол ихэнх даатгалын компаниуд ер нь одоо яг нэг онлайнаар үйлчлэгээ авах боломжтой болсон. За ялангуяа яг манай компанийн хувьд гэх юм бол одоо яг нэг дижитал шилжилт гэдэг юм руу бол маш хурдцайгаар шилжээд явж байгаа. За одоо манайх бета даатгал гэдэг app одоо 2025 онд өнгөрсөн жил бид хэд одоо яг app одоо нээлттэй хийсэн. За энэ app-аараа бол нөгөө даатгуулагч манай өөрийнхөө даатгалын мэдээллийг ер нь шууд ороод даатгуулах боломжтой. Дээрээс нь нөгөө даатгуулсан байх юм бол гэрээнийхээ нөгөө үйл явцуудыг ямар би одоо аль даатгуулсан билээ их хугацаанд хязгаар дуусгах гэдгийг хянах боломжтой. За нөгөө магадгүй одоо хүн төлбөрийн кейс гарах юм бол шууд аппараа зургийн шууд дараал одоо эмнэлгийнхаа бичиг баримтыг хүн төлбөрийнхаа өргөдлөө гэдэг юм уу те зардлуудынхаа баримтыг баримтаа гэдэг юм уу бүх баримтуудаа дандаа аппараа илгээжнэ. За мөн дээрээс нь нөгөө одоо нэг хүн төлбөрийн материал чинь дутуу байх юм бол буцаагаад notification ирнэ. За ер нь бүрэн болцсон байх юм бол хүн төлбөр шийдвэрлэлийнхаа нэг үйл явцуудыг шууд хянаад явах боломжтой гэсэн үг өөрөө. За тэгэхээр бас нөгөө одоо байн даатгалын компани руугаа автостад эсвэл нөгөө даатгалын компани материалыг аваад бүрэн юм уу дутуу юм уу яасан болсон юм уу шийдэх гэж байгаа юм уу гэх нөгөө мэддэхгүй ингээд нэг юм хүмүүсийн нөгөө стресс хөдлөгдөг шүү дээ тий. Тэгэхээр одоо бол тэр асуудлууд ерөөсөө байхгүй хүсэх юм бол бүх мэдээлэл нь өөрөө харчин за мөн ер нь одоо үе шатуудыг notification-аар бас хараад байх боломжтой байгаад гэдэг. За тэрний дараагаар яхаа гэхээр одоо өөрийнхөө одоо даатгалынхаа нөгөө хүн төлбөрийг би хэдэн төгрөгийн одоо нөхөө алгаар авцъя. Миний хүн төлбөрөөс одоо магадгүй нөгөө хамааралгүй зардал гэж болно шүү дээ. Одоо олгогдохгүй зардал гэрээний дагав. Тэгэхээр тэр нь аль нь хасагдсан ч гэдэг юм уу эсвэл баримт нь байхгүй байх юм бол яг энэ хэмжлэг нь одоо олгогдохооргүй байна. Энэ хэмжлэг нь олгогдчихэд. За мөн миний гэрээний нөгөө үлдсэн жилийн хугацаанд би хэдэн төгрөгийн нөхөө албар авах үлдсэн байгаа энэ төр гэдгийг бүгдийг хараад хянах боломжтой гэсэн. За тэг гэрээний нөхцөлөө харж болно. Одоо гарын авлагатай танилцах хэрэгтэй бол гарын авлага нь байж болно. За мөн нөгөө 2 дахь жил рүүгээ гэрээ сонгох болох юм бол нөгөө одоо даатгалын компаниас буцаад холбогдож чадахгүй өөрөө мартсан байж болно шүү дээ. Гэтэл тэр чин даатгалаа сонгоогүй байхгаа болоод эрсдэлчрчүүл яах вэ те. Тэгэхээр тэр гэрээ сонголтын процесс бас маш амархан хугацаа дуслаад бол notification мэдээлэл ирээд ерөөсөө ганц тавч дараад гэрээг сонгох боломжтой гэсэн. Ерөөсөө гар утасны аппликейшн юм те. Гар утасны аппликейшн бол ер нь баг бидний хувьд бол ер нь супер ап гэж хэлж бас болохоор байна те. Найруулагч маань дэлгэц рүү бас анхаарлаа хандуулад өөрөө энэ нөгөө бод даатгалыг бас нэг хальт харуулж те үзэгчтэй. Ер нь бол ийм App Store төр байгаа юм байна. Бод даатгалын үйлчлэгийг нэг дороос гээд тийм байгаа юм байна. Ер нь бол яг App Store, Play Store аль алин дээр нь байршсан байгаа. Тий. Одоо манай бүх даатгуулагч нар бол дандаа яг аппликейшнаараа бүх мэдээлэл хянаад хараа явчихна. За мөн бидний нөгөө дараагийн гол зорилго хэм бол бид AI руу одоо апп төлхөө зорж бас хөгжүүлэх гэж байгаа. За мөн нөгөө бусад даатгалын компани одоо бусад даатгалын компанийн нөгөө бусад компаниудын апптай холбогдох энэ нөгөө API-ийн хувьд бол бас экосистем бид нар хөгжүүлсэн байгаа даа гэсэн үг. Жишээлх юм бол одоо i3P гэдэг юм уу эсвэл одоо өөр банкны айл нэг апп гэдэг юм уу те хүмүүсийн одоо хэрэгэлдэг аппууд дээр манай аппууд миний апп хэлбэрээр байрших боломжтой болсон байна гэсэн үг. Тэгвэл гоё шүү дээ. Тэгэхээр би одоо нөгөө өөртөө хэрэгэлдэг хамгийн ойр апп дээрээ манайхыг авах боломжтой. Бид хэд одоо айлч компани аппуудтай API холболтыг хэмжүүлээдээ хийн. Тэгээд дээрэс нь бид хэд одоо дараагийн шатны хөгжүүлэлтийн ажил маань бол AI байгаа. AI туслах тэн дээр ажиллана гэсэн үг. За одоо яг нөгөө хүн төлбөрийн кейс гарах юм бол одоо нөгөө заавал нөгөө охирлын үнэлгээний компаниар хийлэгдэх шиг тэрийг ч гэсэн ерөөсөө цахимаараа уцаад оруулаад явчихна. Тодорхой хэмжээний одоо хосол гэмтлийн зургийг тэр нөгөө оруулсан зургийг харж агаад AI-аар одоо охирлын үнэлгээг цахимаар хийн гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө хүн машина аваад аль нэг үнэлгээний компани руу очил хүнийн дуудаал үзүүлэл юм охирлын үнэлгээний тайлаа авал даатгал руугаа шийддэг штэ. Явандаа бол бид нар тэрийг ер нь шууд AI-аар шийдвэрлэжнэ. Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөх юм бол би одоо шууд клеймөө өсгөж болно. Би уламжлалтаараа өөрөө очиод ингээ машиныхаа үнэлгээ гаргуулна гэх юм бол тэр нь бас чөлөөтэй нээлттэй. Гэх мэтчлэнгээр ер нь одоо айгүй олон төрлийн нөгөө даатгалын одоо хамгийн одоо шилдэг энэ дижитал одоо даатгалыг хөгжүүлэхээр манай компани зорж ажиллаж байгаа. Ямар сонирхолтой юм те. Одоо ингээл яг яриа яалчгүй технологи бол орчоод байгаа юм л да. Манай нэвтрүүлгийн бас зочид маань ч гэсэн одоо сүүлийн үеийн бизнес эрхлэж байгаа хүмүүс компаниуд ч гэсэн тэр дундаа бүр ингээд юм AI-г илүү ажлынхаа нэг хэсэг болгоцсон те. Гол суурьа баг болгоцсон технологи дээр илүү суурилж байгаа гэдэг. За тэгээд одоо нөгөө манай
Tesla group-ээс зочио орж байгаа юм чи бас асуухгүй болохгүй байгаад байна. Уулзлаарай. Tino гэдэг аппликейшн гарсан. Тэ яг энэ өөрөө бас яг өнөөдрийнхээ сэдвтэй уялдуулаад даатгалын үйлчлэг энэ төр гэж байдаг болов. Мэдээж доторхоо энэ ч бас супер талаасаа байна шүү дээ. Тэрнээс та бас бяцхан мэдээлэл хуваалцахгүй юу тий. Яг одоо сүүлд түрүү жил 11 сард ерөөхдөө бол анхны мэдээллүүдээ өгөөд бас 10-11 сард мэдээлэл өгөө явсан Tino гэдэг app. Гадны app болон дотоодын app-ыг яг нэгтгсэн нэг дор байгаа супер app болгоод одоо хөгжүүлээд явж байгаа. Яг нь сая одоо бараг 11-12 сар чинь манай 22 дугаар аймаг ч юм уу гатгшаа асал хүмүүс нэлээд явж штэ тий. За тэгэл би одоо Фукок ч юм уу 22 дугаар аймаг дээр явж хахад тентхийн нэг одоо Uber ч юм уу, тентхийн Grab ч юм уу тий. Тентхийн таксиг одоо тэр үнээр нь ч юм уу одоо заавалчгүй карта ингэж нөгөө холбох гээд байдаг штэ тий. Тэнгүүд энэ ч яг л адилхан Tino-гийн аппараа өөрийнхөө дансаар Монгол мөнгөөрөө тэнцэнээс шууд Grab гээд татах одоо тэр таксиг дуудах боломжтой байгаа. Тэгээ яг хөө Tino гэдэг app маань өөрөө ерөөхдөө супер app байгаа. Та бүхэн бас мэдчих байгаа болов манайх ерөөхдөө нөгөө vending гэдэг одоо 5 минутанд одоо танд одоо худалдагчгүй дийлгүүр гэдэг одоо vending машиныг ерөөхдөө зах зээл нэвтрүүлээд 5-6 дахь жил рүүгээс орж जैन тий. Бас сүүлийн үед бол худалдагчгүй бас vending машиныг Tino-тойгоос холбож өгсөн. За давхараас даатгалж байгаа. За тэгдэж авчин. За ер нь бол яг хэрэглэгдэх байх боломжтой бүхий л үйлчлэгийг Tino app-аар бас авах боломжтой. Удахгүй би тэгэхэд 3 сард Монголынхаа дотоодынхаа одоо таксины одоо нээлтийг бас хийх гээд хөгжүүлээд явж байна. Тэгэхээр бол яг Grab-ийн нэг давуу тал нь гэх юм бол яг энэ бид хэд ч одоо манай монголчууд Google-ыг бол нэлийн одоо ашиглаж сурч Google Map те. Яг Grab-ийн нэг давуу тал нь гэх юм бол улирал тутамдаа одоо байнгын map-ыг ингэж нөгөө зураг нь өөрчлөгдөөд магадгүй тентгэр хорооллын тэтгэр гудамжийн тэтгэр тоот гэдэг зүйл маань илүү тодорхой хүргэлттэй тий тэнд одоо жолооч нь очих боломжтой бас тааргатна онцгой байх болов уу гэж би нараас найдаа явж байгаа тий. Everything in your one app гэсэн баг шиг үнтэй өөрөө бүх зүйл нэг дотроо гэдэг. Манай бас бод даатгалын ч гэсэн бүх даатгалын үйлчлэгийг аппликейшнаас бас авчиж болох юм шүү дээ. Нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчтэй бас гар утсандаа бас татаад аваарай. Бас тэгээд хизээ нэгэн цаг та хаанч явж ийсэн бас энэ эдгээр аппликейшнууд танд ямар нэгэн байдлаар хэрэгтэй болно. Даатгал ба мөн одоо энэ Tino дотор ч бас бүр чарж байгаа шүү дээ. Бас сэргэлтийг байгаа. Бүхий л төрлийн үйлчлэгээ бас байгаа. Такси гэсэн саяны такси дотроо бас Монгол дахь үйл ажиллагаа явуулж байгаа таксинэр орох уу? Орно. Одоо яг л нөгөө Uber одоо манай монголчууд ч бас UB Cab гэдэг одоо бас нэлээд одоо соёл суучихсан байгаа даа шүү дээ. UB Cab-аар ячдууд чинь давхараас яг нөгөө drive буюу такси барих ч юмс напедуудаа л яг л адилхан өөрсдийнх нь зургийг дараал бөглөөл яг тэр хүмүүсийг бол бүртгэлжүүлж байгаа л гэсэн үг. Яг нэг даваа тал нь гэх юм бол яг таксигаар орж ирж байгаа хүмүүстэй бол соёлжуулж байгаа, сургалт явагдаж байгаа. Илүү таксины соёлыг бас хоттоо бас түгээх гэдэг байдлаар бас явж байгаа. За ингээд энэ гоё технологиуд гаргасан хоёр байгууллагын төлөөлөл болон байгууллагын хамт олонд баяр хүргье. Баярлалаа. Яг нийгэмдээ хэрэгтэй гэдэг нь амьдрал хэрэгтэй гэдэг шиг юм хэлгээр бас нэг нэгээр гарсаар л байна. Бид ингээд энэ технологийн салбарт бас уралдчил явахгүй бол бид нэр хоцрох гээд байдаг юм бас сул тал үүссэн байгаа шүү те. Тийм байна. Тэгвэл гоё мэдээ байна тийм. Тэгээд Аз руу ч одоо жишээл Таиланд, Вьетнам дээр ч юм уу харахаар Grab өөрөө байгаад байдаг. Яг такси бүх юм байдаг. Тэнгүүтлээ InDrive ч гэдэг юм уу тийм Bolt яг нэг өрсөлдөгч нар байгаа. Тэр нь нөгөө талдаа хий очиж байгаа гэхээр яг л хэрэглэгч өөрөө аль нэгийг сонгоол явцдаг. Яг л нэг үйлчлэгийг одоо санал болгож байдаг ч юм уу тийм. Тэгвэл одоо 3 сараас бас нэг шинэ гоё бүтээгдэхүүн орж ирэх нэ. Тийм байна. За тэгээд саяны бид тэр AI гэдэг л надад амар гоё санагддаг л та. Яаж ч байгаа технологи орчод байна да гэдэг шиг тийм. Яг хамгийн хэцүү зүйл чинь яг гадаадад очиод надад нөгөө юм кейс тулгарч байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар тэнгууд хамгийн хэцүү зүйл нөгөө хүн хүлээгч байт юм уу те. Энэ босноо болоогүй юу? Би өөр юм авах ёстой юу гэдэг тэнгууд AI ороод ирэхээр тэр яг үүндээ хугацаа хэмжих нэ те шаардлага нь. Тэнгууд надад тэр нь яг хизэнээс нэвтэрч эхлэх юм бол гэдэг талаар та илүү мэдээлэл өгөөч. Одоо яг одоогоор нөгөө түрүүний нөгөө даатгалын үйлчлэгээтэй холбоотой бүх юмнууд бол апп дээр билээ ажилласан. Дээрээс нь одоо яг нөгөө түрүүний супер апптай холбогдох ажлууд нээлттэй. Бид зөндөө олон босод одоо өөр аппууд дээр ер нь холболтоо хийцэн гэсэн үг. Одоо яг бид хэдийн дараагийн ажлууд гэх юм бол одоо яг AI байгаад байгаа. За магадгүй 26 ондоо ч юм уу
ойрын хугацаанд ер нь бид хэдий AI-г түн удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө нэг зарим одоо орчин үеийн залуучууд гэх юм уу тийм бас хүнтэй харилцаасаа илүүтэйгээр ингээд өөрт хэрэгтэй мэдээлэл шууд автомат хариулагчаар авах гэдэг шүү дээ. Би энэ иш аялах гэсэн энэ даатгал ямар үнэтэй. Тэгхийн бол бас яг нөгөө одоо AI-аар хариултууд өгөөд явах боломжтой байх гэдэг даатгалын талын бүх мэдээллийг тэнд өгнө. Тэгээд дээрээс нь буцаа нөгөө хөндлөлбөрийн үйлчлэгээ бас AI-аар авах боломжтой байдаг. Хаяа бас чат GPT-ийг хэлэлцдэг юм байгаа шүү дээ. Одоо тэгж болно. Тэгж бас болох уу тий. Энэ даатгал буруу байна. Үгүй ээ буруу байна гэдэг шиг хөдөөс нь тэгээд бас баг хүн шиг л болчиход байгаа шүү дээ. Бас энэ мэдээллийн 90 зуунд тий. За хэдүүлээ одоо нөгөө одоо технологи руу нэлээд хазаачлаа. Ер нь нэвтрүүлгийн маань бас нэг сэдв маань бас даатгал байгаа шүү дээ. Гэхдээ даатгал дотроо ахаад нөгөө технологи ингээ уялдаад байгаа төрчлээ. За нөгөө талаас хэдүүлээ одоо энэ гаргасан бүтээтгүүнүүдэд зах зээлд нийлүүлж байгаа, олон улстай гаргаж байгаа ийм маркетинг талаас ярья. Тий одоо мэдээж хэрэглэгч хаана байж ээж тэр бүтээтгүүн оршин тогтнож байгаа шүү дээ хэрэглэж байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ нэн төрөнд маркетингийн бас холбоонд манай дооно бас байгаа шүү дээ. Тэгээ энэгээр ер нь маркетингийн сүүлийн үеийн аялал жуулчлал гэхээс илүүтэйгээр бусад салбарын технологиуд ер нь хаашаа шилжээд байна. Илүү бид нар суралцах зүйлүүд нь юу байна гэдээ бас бодлогоо хуваалцаарай тий. Түрүү жилийн нөгөө тэр нөгөө Cancellians дээр бас сонсч байсан олон улсын трендүүд угаасаа л AI байсан. Монголд ч бас үйл ажиллагаа нь AI-аар бас орж байгаа гэх. Яг өмнөх одоо 24 оныг буюу 25 оныг ингээ харьцуулаад үзэхэд 24 оны үйл ажиллагаа бас амар кул сэт нэ айсан шүү дээ. Гэхдээ хав тэг яаж тэр ингээ нөгөө мик одоо хэрэглэх үү гэдэг зүйл рүү ярьдаг те. Тэгтэл AI амар гоё штэ гэж яриад идэгсэн бол 25 онд илүү яаж амар олон төрөлтэй болчихсон. Deep zig гэнтэр гаргаж ирээд ялангуяа нэг ганц chat GPT-гээс илүү маш олон төрлийн гараад ирсэн илүү даваа талтай. Яг одоо нэг хүн сая би уржигдахын Sionite гэдэг нэг үйл ажиллагааны MMCG-ийн захирлуудын тийм нэг судалгааг бас сүүлийн үед сонслоо л да. Тэгээ тэрэн дээр яг AI гэж байгаа мөртлөө сүүлийн үед AI-ыг ялгадаг одоо төрлийн одоо тэр үл итгэн гэдэг зүйл одоо ороод ирсэн байна гэдэг одоо маркетингийн үзэж байгаа хүмүүс нь шүү дээ тий. Тэгэнгүүт одоо real одоо бүр зарим тохиолдолд үл итгэн гэдэг нь яагаад тэр ингэж байгаа юм бол одоо л бид нэр AI яриад байгаа штэ гэж би ингээ бодож байгаа байхгүй. Тэгээд тэр тайлбарыг сонсоход хит AI-ийн дүрстэй реклам ууршуулах нь хоосон орон зай ихтгэл үзүүлдэггүй. Тэгэнгүүт тэр сүүлийн үеийн тэр нөгөө гадны судалгаан дээр болохоор 80% энэ бол брок, энэ бол фейк, энэ бол худлаа мэнэ гэдэг зүйл ороод ирсэн. Магадгүй 27 оноос real видеонууд илүү буцаад comeback хийнэ. Тэгвэл та бүхэн энийг ингээд 50-50% тайгаа харьцуулж байгаа чи хит бити AI-д ингэж нөгөө юмыг ингэж оруулаач гэдэг зүйл одоо гаргаж ирж байлаа л дээ. Тэнгүүд би одоо 23 24 он гээл доктортой хөгжил гээл ярьж исэн чинь доктортой хөгжлийг одоо угаадаг болсон байна. Энийг одоо бид нараас одоо тодорхой хэмжээнд тэрийг одоо баг ингээд нөгөө салгадаг болсон байна гэдэгтэй адилхан AI-ыг бас ингээд ерөөхдөө цаашдаа бас илүү хөгжөөд энэ тал руу илүү хөрвж байгаа юм болов уу гэж харсан. Эсвэргээрээ залуучууд бол тэр чигээрээ AI-аар явсгалж байгаа. Google бол нэлээд даваар орсон байх жишээтэй ч юм уу судалгаанууд бас харагдчихлаа сонирхолтой санагдсан. Залуучуудын дунд одоо түүл амарсан ашиглаж байна гэдэг тэгж байна. За тэгсэн чинь яг ямар төлөвүүдийг илүү ашиглаж байна гэсэн чинь нэг төлөө сэтгэл зүгээр илүү ингэж нөгөө тэр одоо AI-г сургаа явж байгаа. AI ч өөрөө хүүхэд ч тий. Нөгөө юу ч мэдгүй нэг төлөө болол нэг бол сэтгэл зүгээр, нэг бол ажиллаар, нэг бол одоо юугаар ч хамаагүй нэг төлөө ингээл хөгжөөгөө л яваад идэг гинэ. Тэгээ залуучуудын хувьд болохоор илүү сэтгэл зүй, майнд тэр хүнтэйгээ илүү ярилцах, тэрнээсээ илүү нөгөө мэдээлэл авах гэдэг зүйл рүү бол сүүлийн үеийн нөгөө AI илүү залуучууд нэлээд орж байгаа гэдэг мэдээлэл нас гарч ирсэн. AI одоо зүгээр бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа юм бараг л эхний зүгээр хүртэж байгаа зүйл нь ChatGPT байх шүү. Одоо ер нь харилцааны юм зүгээр эхний шатны ялч тийм бид нар ч одоо тэгвэл одоо маркетингийн салбарын дотроо хүртэл ингээ бүр фильтрддэг болох нь шүү дээ. Тийм, фильтрддэг болох нь тий. Яг одоо тэгээ нөгөө яг маркетингийн чиглэлийг одоо 24, 25, 26 нэгүүд нэгт фильтртэй болох нь 27, 28 онд буцаад real-аас орж ирэх нь. Гэтэ AI гэдэг
бидний зүгээр туслах шүү. Энэ бол зүгээр нөгөө real буюу ингээд нөгөө юмыг орлохгүй шүү гэдэг зүйлийг олон улс ч Монгол улсад ч аль алинд нь яг баланслах хэрэгтэй. Та нар нэг нөгөө туслах төлөө гэж бодоорой тий. Магадгүй бид нар нэг 7 хоногийн ажлыг 2 хоногт амжуулах тий. Илүү хурцсуур гэж бас хараарай гэдэг зүйлийг аль аль талтаас сануулгачлаа. Бод даатгалын хувьд одоо энэ хүү аппликейшн хэрхэн яаж сурчилж гин юун дээр илүү анх үн цэнэ өгөөд хүмүүстэй илүү танилцуулж гин гэдэг талаасаа бас тий. Би нөгөө түрүүнд дурдсан тий нөгөө манайх өнгөрсөн онд 2025 онд манай 30 жилийн бас түүхтэй ай болсон. Тэгээд би тэгэд 25 онд ерөнхийдөө бол нэг 2 удаагийн яг нөгөө харилцагч нар дээрээ бид нар ивент хийсэн. За яг энэ дээрээ бол би тэгэд одоо нөгөө мэдээж нөгөө одоо түүхэн одоо бол дамжуултуудаас гадна хамгийн гол бас манай яг нөгөө таниулах юмнууд бол яг манай аппликейшнаа би тэгэд яг нээлттэй хийсэн, танилцуулсан. Тэгээд одоо бүх нөгөө харилцаа ер нь бол ингээд аппликейшнаар явж байгаа учраас одоо би тэрийг одоо илүү нөгөө өөрснийхөө пэйж хуудсууд болон одоо шууд харилцагч нар дээрээ одоо утсаар имэйлээр их мэтчлэн апп танилцуулаад явж байгаа. Тэгвэл одоо бас та бүхэн бас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч та бүхэн бас өөртөө гаргасан дээр бас дахин хэлээд л байна тий. Сайхан татаж аваад ингээд туршаад үзээрэй. Энэ чинь бас нэг талаас хэрэглээ болцсон шүү гэдгийг бас үзэгчтэй бас уриалгахаар байна. Одоо зах зээлийн хувьд нөгөө нэг аялал жуулчлал даатгал гэд ингээд ярьж байгаа. Яг манай Монголд хэрэгжиж байгаа дотоодын аялал жуулчлалыг даатгаж байгаа газар яг ижлэхэн хэмжээний юм ижил жишээ авч байгаа ч юм уу улс орн байдаг юм болов Аз орнуудаас Европ орнуудаас юм эсвэл манайх ер нь яг Монгол улс дангаараа аялал жуулчлал нөгөө даатгалын ийм тусдаа өөр юу байдаг юм болов шал өөрөөр явдаг юм болов би бас бид нар бас үзэгчтэй бас стандартыг бас хэлсэн дээр байх те зүг байх гэж би бол бодож байна. Танаас бас энэ талаасаа бас ярилцж өгнө гэдэг бас. Ер нь даатгалын бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө бол адилхан одоо нэг стандарт байдаг гэсэн үг. Яг нөгөө одоо зарчмын хувьд гэсэн үг шүү дээ, тий. Зарчмын хувьд бол яг аяллаа даатгал дээр одоо ямар тохиолдолд ордын ямар тохиолдолд тэр нь зүгээр эрүүл мэндийн даатгал руу болчтын гэдэг нь бол яг зарчмын ойлголттой. Бүх улс орнд үндсэн нөхцөлийн хувьд бол яг адилхан. Дотоод аялал гэдэг түрүүнд бас ярьсан. Дотоод аялал хэмээл зөвхөн гадаадд аялахаа явцдаа л одоо би гадаадад надаас зардал мөнгө гарна. Дотоодод аялахад надад эрсдэл байхгүй гэж бас харж байгаа бол энэ бас өрөөсгөл хүмүүс ер нь дотоод аяллаа даатгалыг бас ерөөсөө хийлэгдэггүй. Гэтэл манай монголчууд ч сүүлийн жилүүдэд бол одоо дотоод аялалтаа бол айгүйх их хэмжээний бараг би буруу сонсоогүй бол бараг жилдээ 30-аас 50 мянган хүн ялангуяа зуны амралтын үеэр дотоодод аялдаг гэсэн бас нэг тоо мэдээлэл бас харж байгаа шиг байсан. Манай компанийн хувьд хэм бол дотоод аяллаа даатгалын бас бүтээгдэхүүн байдаг. Нөгөөдөөгөр бид нар бас сайн маркетингаас тэн дээр хүргээгүй байж магадгүй гадагшаа аяллыг бодох юм бол дотоод аяллаа даатгал арай тоон хийгдэж байгаа гэрээний тоол цөөхөн байгаад. Хамгаалтын хувьд ч гэсэн заавал тийм нэг өндөр үнэтэй бас биш яа тэгэхээр чинь гадаадад гарах хэмжлэгийн зардал Монгол гарах хэмжлэгийн зардал хоёр чинь ялгаатай учраас заавал их мөнгө төлөхгүй хамгаалтан ч гэсэн тэрнийхээ хүрээнд бага төрөө нөгөө манай Дона маань 10 сая төгрөгийн аяллаа даатгалын хамгаалт авсан гэдэг шүү дээ тэрэн шиг 10 өөртөө хүссэн бүтээгдэхүүнийг 2-3 багцаа сонгоод авчдаг гэсэн үг 10 сая юм уу эсвэл 20 сая юм уу 50 сая ч юм уу тэр төгрөгийн хамгаалтай аяллаа даатгал 7 хоног уу 3 хоног уу эсвэл 10 14 хоног уу гэдэг ерөнхийдөө максда 30 хүртэлх хоногийн аяллаа даатгалыг бас судалж авах боломжтой. Тэгэл ерөөсөө цаг хугацаа шаардахгүй. Дээрэс нь одоо бид нар нөгөө нэг өөрийнхөө хувийн мэдээллийг оруулах юм бол заавал олон юм бөглүүлэхгүйгээр нөгөө хуур дан системтэй бас холбогдсон. Тэгэхээр шууд одоо яа дээ өөрийнх нь хувийн мэдээлэл нөгөө регистрийн дугаар гэдэг юм уу те тэд нар шууд хуур дангаас татагдчих жоох учраас ерөөсөө цаг орохгүй. Тийм мэдээллүүд бол заавал зүгээр автомашин даатгал хийлгэж гэсэн одоо би өөртөө автомашин эзэмшдэг бол тэрнийхээ улсын дугаарыг хийхэд л босод нөгөө өнгө арлын дугаар гэх мэтлэн гэрчлэгэн дээр байдаг мэдээллүүд бүгдээр татагтаад ороод ирчихдэг. Тэгээ ийм бас боломжууд байгаа. Дотоод аяллаа даатгал ер нь үнэн айгүй хямдхан. Бараг 50000, 7000, 100000 тэгэл 15 20 гэд ингээд ястана бидний хэлдгээр нэг аяг кофений үн хөрхгүй мөнгөөр тэр даатгалыг авах боломж бас байдгийг шүү. Тэгээд одоо жишээнүүд гэх юм бол одоо бид нар зөндөөл жишээ байгаа тий айгүй гоё аялах гал явж идэг. Гэтэл тэнд бол эрсдэл бол тэгэл хаанаас гарна. За ялангуяа нөгөө манай Монгол улс чи өргөн удам хязгааргүй нутагтай. Тэгэхээр тэнд чинь бид нар аялахын тулд одоо автомашинаар маш удаан зорчин тий. Тэгэхээр ингээл зам дээр хослоод тэнд аялах хугацаанд ямар байдаг лээ. За мөн нөгөө зуны хугацаанд гол ус одоо тэгэл нөгөө атаглал нөгөө нарны хордлого гэдэг юм уу тий. Тэр болгоноос ч гэсэн ингээд одоо яа өвдөх юм бол асалт орох юм бол буцаага тэр хэмжлэгээний зардлаас даатгалаар гаргуулах боломж байгаа. Тэгээ энийг
одоо яг муу даатгуулагч нар бас төдийлөн мэдтгүү. Эсвэл одоо нөгөө манайхан за гайгүй ах уу гэл барыг нэг уул усандаа сүргчл бас явчих гаддаг те. Аваа таарч сайхан нөгөө залбирчаал явдаг. Залбирчаал ингээд надаас бүх эрсдэл хол байна гэж бас бодож байгаа бол яг амьдрал бол бас тийм бас биш те. Эргэн тойронд л бидний эрсдэл байж идэг. Тэгэд дээрэс нь нөгөө Монголын хувьд бол нөгөө даатгал төлж байгаа зардал тийм их биш байхгүй. Одоо бид нар нөгөө одоо яг салбарын хүмүүс болохоор бусад улс орны даатгал ингээл мэдж байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо Японд амьдардаг монгол хүн гээл тэгэхэд манайх руу би Японоос ерөөсөө Монгол биш Америк руу явах гэж байгаа. Тэгээ би Японоос даатгал авахаар амар үнэтэй болоод байна. Тэгээ би Монгол иргэн гэхдээ би Монголд очихгүй Японоос Америк руу даатгал аялын даатгалыг би Монголоос авч болох уу гэх жишээний ханддаг байхгүй. Тэгэхээр бусад улс оронтой харьцуулах юм бол Монголд бол нөгөө аялын даатгал дотоод ч байгаа гадаад ч байгаа ер нь бусад даатгалууд ч гэсэн харьцангуй бас хямд байгаад байдаг. Тэгээд тийм учраас бас нөгөө өөрт толгорох бас эрсдлээ бас урьдчилж хараад ингээд менеж хийх бас даатгалаар тий хаах боломж бас байдаг шүү гэдгийг бас дахин хэлмээр байгаа. За гадаадад аялж байгаа тохиолдлуудыг бас би нэг хидийг бас дурдах нь бас сэрэмжлүүлэг болох болоо гэж харж байгаа. Ер нь бол нөгөө ихэнх нөгөө сошиал энтри яваад идэг сэрэмжлүүлгүүд байдаг шүү дээ. Надад ийм тохиолдол кейс гарсан гэл ерөнхийдөө нэг 2-3 сая төгрөгийн зардлууд бол гардаг гэдгийг бүр наад захын одоо тэр чинь нөгөө өртөг багтай Вьетнамд л тийм нэг очоод ингээ хөнгөн зэргийн ингээ бэртэл дээр л тийм зардал гараад байгаа байхгүй. Гэтэл Европ тэг хойд Америк бол одоо бүр дэлхий дээр эмчилгээний зардлаар бол бүр хамгийн тулцсан үнэтэй газар шүү дээ тий. За тэг Канада, Япон гэдэг юм уу тий нөгөө өртөг өндөртэй газруудад бол бүр аялын даатгал хийхгүй явах юм бол зөвхөн үнэхээр эрсдэлтэй. За манай дээр бол өнгөрсөн жил одоо зүгээр нөгөө далайн яриг дээр явж байгаа нөгөө чулууч нөгөө далай дээр болохоор ч ус усрал бас чихтэй тэгэхээр нөгөө хальтрах амир эрсдэлтэй. Тэгээ шууд хальтраад нуруугаа хуглаад тэгээ нөгөө тэн дээр чинь нөгөө нэг нурууны асуудал чи өөрөө нөгөө нэг архаг биш чи гинти ослын чинь яалч байхгүй нөгөө Монголд ирээл эмчлэл хүртэл хүлээж чадахгүй тэр юм чинь ингээ хөдөлгөөнгөө болчихно. Хайр хөдөлгөөн хайрна. Тэгэхээр нөгөө яг тэр улсдаа нөгөө хагалгаа хийх ингээд зайлшгүй шаардлага гарсан. Тэгэхээр гадаадад ялангуяа тэр өртөг өндөртэй газруудад хаалгаа хийлгэнэ гэж асар өндөр зардал. Тэгээ тэрийг бол бас даатгалаараа шийдүүлчихсэн да. Бараг 40 гаруй сая төгрөг болчихсон хаалгааны зардал гэхэд. За сүүл саяхны жишээ гэх юм бол бас Америкт явж байгаа, дугуй унаад явж байгаа. Тэгээ дугуйнаасаа унахтаа ингээд цогцсон. Тэг бэртцэн тэг тэн дээр бас ингээд нөгөө одоо нөгөө тэр чинь бол Америк хаалгаа хийх юм бол бүр одоо бараг сая доллар ч тийм үү $100,000 болох магадaltaй. Зүгээр ингээд нөгөө emergency үйлчлэгээ авна шүү дээ. Эмнэлэгт очиод ингээд нөгөө ахын шатны нөгөө тусламж үйлчлэгээ авах. Зөвхөн тэр зардал гэхэд бас Монгол мөнгөөр бараг 40 сая төгрөгийн бас зардал гарсан байдаг. Тэгэхээр хувь хүн өөрөө бас ингээд тийм хэмжээний ингээд бэлэн кэштэй бас явж байгаа боломжтой хүмүүс бас хэрэг идэв тий. Тэгэхээр ялангуяа өртөг өндөртэй газар явж байгаа бол энэ аялын даатгал гэдэг юм чи айгүй том эрсдлээс хааж байгаа шүү гэдгийг бас харах хэрэгтэй. Зардал болвол нөгөө авах одоо хүн төлбөртэйгээ харьцуулах юм бол бас харьцуулшгүй тий. Мэдээж хэрэг бүх тохиолдолд хүн төлбөр гарахгүй. Гэтэ одоо таны нөгөө одоо хүн төлбөр гараагүй төлсөн тэр 100,000 төгрөг гэдэг юм уу тий 50,000 төгрөг чинь буцаагаад одоо тэр нөгөө яг хэрэгтэй хүндээ бас эргүүлээд нөөц сан болж хадгалагдаж агаад очдөг шүү. Тэгэхээр одоо би нөгөө даатгал аваагүй бол баг дэмий ингээд зардал гарчлаа гэх юм бол таны тэр төлсөн мөнгө чинь буцаагаад айлны хүнд бас тусалж байгаа шүү гэдгийг бас харчвал ер нь манай нэг салбарын даатгалын салбарын нэг гоё зүйл гэх юм бол бас тэр л дээ. Надад одоо хүн болгонд мэдээж эрсдэл учрахгүй. Гэхдээ бас ирээдүйд учрах эрсдлээсээ өөрөө хаах хэрэгтэй. Тэгэхээр хаана гэдэг чинь бас нөгөө нэг сэтгэлийн амар амгалан байдаг шүү дээ. Би одоо надад кейс гарсан ч гараагүй бол сайлж. Гэхдээ би одоо бас сэтгэл тайван ямаар шүү дээ тий. Одоо нөгөө дарамтгүй альва одоо надад ийм осол гарчвал яах вэ гэдэг зүйлээс бас сэргийлэх юм. Сэтгэлийн амар амгалан бас даатгал авчирдээ шүү. Тэгээд дээрээс нь бас хэрвээ надад одоо осол гарахгүй байх юм бол би буцаагаад хин нэг хүнд бас тусалж байгаа шүү гэдэг бас юм агуулга бас таана явдیں۔ Түрүү нөгөө үн цэн гээд бас ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө даатгалын бас яг үн цэн үүндээ оршд юм аа. Нэг өсөндөө амьдралыг чи хамгаалж байгаа шүү. Илүү амьдралд одоо давж хүссэн зүйлс зөндөө учрна шүү дээ. Тэгээд тэрнээс илүү хамгаалах эрсдэл, гэр бүлээ хамгаалах, хайртай хүнээ хамгаалах ийм одоо зүйл байдгийн шүү гэдгийг бас үзэгчтэй бас хэлж байгаа шүү гэн. Тэгээд даатгал гэсэн саяны таны ярианы жишээн дээр бас саяхан нэг юм Facebook дээр нэг вайрал болсон байсан шүү дээ. Нэг фокок явчаад тэгээд далай дээр байж байгаад нэг жижигхэн нэг хар загасны л төрлийн юм шиг хатгуулаад гэсэн чинь нэг
даатгалгүйгээсээ болоод баг 4-5 сая төгрөгийн зардал учраад хэрвээ даатгалтай байсан бол магадгүй тэр нь 400-500 мянга болох ийм жишээний юм бас учирч ирсэн гэдэг нэг фэйсбүүкээр аялагчдын группүүд төр бас байсан байх шүү. Тэр нэлээ вайрал явсан шүү. Тий харсан байна. Гэх мэтлэн юм байна л да. Тэр нь аялын даатгалын ихэнх нөгөө бүтээгдэхүүнийх нь өөрөө хэлэх хариуцлага deductible гэж үүдэг. Тэр бол за манай компанийн хувьд $50 бусад даатгалууд ч гэсэн ойролцоох. Тэгэхээр эхний $50 хүртэл өөрөө төлчихнө. Тэрнээс давсан хохирлыг бол даатгал төлдөг. За мэдээж нөгөө хамааралгүй зардлууд байх юм бол төлөхгүй тоолонд байд юм уу те. Нөгөө даатгалын үндсэн эмчилгээ үйлчлэгээтэй холбоотой эсвэл нөгөө нислэг саадах хачаад тийш хоцрогтой. Хамааралгүй зардал байвал мэдээж хэрэг хасагдана. Бусад бүх зардлууд бол $50 хасагдаад үлдсэн төлөгддөг. Сая бас нөгөө маа зочны маань хэлсэн яг даатгал хийчингүүт юм амар сэтгэлд амар байдаг хөөхгүй цаанаасаа нөгөө хийхгүй болохоор нэг юм болчих гооч байгаа юм шиг тийм. Гүүштэй ном уншуулсан юм чинь бүх юм гоё шүү дээ. Тэгээд яг би нэг юм анзаараад байдаг нь анх нөгөө нэг эрсдлийг одоо хааж байгаа гэдгийг болохоор нэг хурс үсгээр тийм өөртөө дими юм хийгээд байна. Даатгал одоо ялангуяа нөгөө дотоодын аялал дээр би тэгж хардаг хөөхгүй. Хол замд явах гэж өөрийгөө даатгуулна гэж юу хийсэн ч гэдэг юм уу. Тэгээд энэ дэр болонгоо дахиад нөгөө гадаад жуулчин болон яг Монгол аялагч хоёрын ялгаа ер нь хэрэг байт юм бол гадаад жуулч Монголд ирээд өөртөө даатгал хийлэгдэггүй эсвэл даатгалгүйгээр явдаггүй. Жуулчтай гэдэг тийм. Тий жуулчтай Монголд ирж байгаа гадаад жуулчд бол ихэнх тохиолдолд нөгөө гадны улсууд ч нөгөө аялал даатгал нь өндөр хөгжсөн байдаг учраас үндсээ одоо нөгөө авж байгаа эрүүл мэндийн хувийн даатгал дээр нь гадаад аялах даатгал ингээ пакэжуулаад хамт орсон байгаад байдаг байхгүй. Манай хувьд ч гэсэн яг адилхан манайд ч дотоод эрүүл мэндийн даатгал, олон улсын эрүүл мэндийн даатгал гэж байдаг. Тэр нь бүр яг нөгөө medical expense эмчилгээний зардлын төлөх эрүүл мэндийн даатгал. Аяллаас арай тусдаа. Одоо би зүгээр ханаа төрчих юм бол очиод эмчилж үзүүлнэ. Өвдөх юм бол одоо ходоод өвдөх юм бол очиод эмнэлэгт очиод дурандуулт юм уу те эмчилгээ үйлчилгээ юм мис засал бүх зардлаа төлөх боломжтой эрүүл мэндийн даатгал. За энэ эрүүл мэндийн даатгал дээр ч гэсэн нэмэлтээр нөгөө бид нарын нөгөө гадаад явахтаа хийгээд байдаг аялын хамгаалт чинь бас давхар орцсон юм багц болцсон бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр гадны орнуудад хүн болгон эрүүл мэндийн даатгалтай. Тэгэхээр тэр эрүүл мэндийн даатгалт нь багц болоод тэр аялын даатгалын хамгаалт нь ихэнхтэй байдаг гэсэн үг. Мэдээж хүсэх юм бол хүн өөрөө одоо тухайн гэрээнээс нь одоо нөгөө арай давуу өндөр хамгаалт авахыг хүсэх юм бол аялын даатгал бас гаднаа хийлгээд ирэх тохиолдол байна. Манай Монголд болохоор яг гадаад жуулчдын хамгийн их сонирхдаг үйлчлэгээ гэх юм бол одоо яг нөгөө emergency medical evacuation гэж бид нэрлэдэг гэдэг те нөгөө одоо нүүлгэн шилжүүлэлт. Одоо яг аюултай үед бол одоо амь насыг аврах энэ даатгалыг бол сонирхдаг. Манай компанийн хувьд гэх юм бол бид нар олон улсын SOS International компанитай гэрээ байгуулад дотоод аялал on-site cover гэдэг бид гадаадын жуулчдын Монголд аялж явах үеийн одоо яг нөгөө гинтээ хослыг даатгацсан ийм бүтээгдэхүүн бас гаргаж ирсэн. За мөн энэ бүтээгдэхүүнийг бас худалдаж аваад гадны за би буруу санааг бол нэлээд хэдэн жилийн өмнө Япон жуулчин нөгөө Монголд яг гинт хослолтод. Гэхдээ тэр нөгөө дандаа л хөдөө явна шүү дээ нөгөө Монголд ирж байгаа жуулчин. Тэгээ нэг хөдөө ямар ч нөгөө нэг газраар тээвэрлэх боломжгүй нөхцөл байдалд яг тэр манай даатгалаар онгоц дуудаад бүр амь насаа аварч исэн кейс бол байгаа гэсэн. Тэр юуг бол бид нар үйлчлэгээг бол нөгөө олон улсын одоо international SOS байгууллагын одоо нисдэг тэрийг онгоц хурж ирээд тэр хүний амь насыг аварч исэн юм тохиолдлууд бол байдаг. Сүүлийн жилүүдэд бол яг одоо яг энэ даатгалаас нөгөө төдийлөн бас одоо их авах болцоо. Тэгэхээр нөгөө хувь хүний зах зээлч өөрөө нөгөө даатгалын компани хүн болгонд тэрийг бас хүргэж авах хэцүү. Тэгэхээр энэ дээр нөгөө хамтын ажиллагаа амар чухал гэсэн үг. Тэгэхээр одоо даатгалын компанида яах вэ гэхээр нөгөө брокерууд гэдэг юм уу эсвэл бол аяллаа компаниуд одоо гаднаас жуулчд авдаг нөгөө inbound аяллаа компаниуд одоо яг тэр өөрийнхөө нөгөө аяллахаа багц бүтээгдэхүүн дотроо даатгалыг оруулаад ингээд пакэжлаад авчих юм бол бид нар илүү давуу сайн нөхцлүүдэд санал болгодог гэсэн үг. Жишээлх юм бол бид нар ч гэсэн тэр үйлчлэгийг авах хэрэгцээ байх юм бол нөгөө нэг international SOS-ын онгоцыг одоо ирж нөгөө evacuation хийх боломжтой ингээд бүтээгдэхүүнийг бас танаас худалдаж аваад ингээд өөрийнхөө дотоод аялын бүтээгдэхүүндээ шигтгэхэд оруулж өгнө шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө хэрэгцээ байх юм бол бид нар яг саяны энэ даатгалаа ингээд өргөжлүүлээд явах бас боломж бас байгаад идэг. За би тэгэд сүүлийн жилүүдэд болохоор яг нөгөө international SOS-ыг бас авахгүйгээр зүгээр дотооддоо нөгөө жижиг онгоцтой одоо нөгөө дотоодын компаниуд айгүй өндөр болсон тэднэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулад за бид одоо яг манай одоо даатгуулагч аялагч одоо сүлжээгүй юм уу эсвэл одоо нөгөө суурин биш газар явж хагаад одоо амь насын яаралтай авран хамгаалах зайлшгүй шаардлага одоо хүрээд одоо нөгөө онгоцны хэсгээс өөр аргагүй нөхцөл байдалд бас орж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр үед нь дотоод одоо нөгөө манай гэрээлсэн нөгөө онгоцтой компаниуд одоо онгоц очоод нөгөө хүнийг авран хамгаалаад хамгийн ойр эмнэлэгт одоо хүргээд одоо төрийн тусламж яаралтай төрийн тусламж үзүүлэх тэр бүх зардлыг даатгалаар төлөх боломжтой. Ийм бас аялын даатгалын бүтээгдэхүүнүүд байдаг. Маш хэрэгтэй мэдээллүүдээр бас биднийг болон үзэгчдийг бас
боловсрал олгож байгаад бас танд бас баярлалаа. Бас хоёроо зочин тавих баярлалаа. Нэвтрүүлгийн маань бас төгсгөлийн хэсгүүд бас ирж байна л да. Бид нар уламжлалт ёсороо төгсгөлийн хэсэг дээр бизнес хэрэглэж байгаа энэ одоо бизнес хэрэглэж байгаа бүхэн хувь хүмүүстэй зориулаад яг оролцож байгаа зочдоосоо илүү юм хандсан юм зөвлөмж болон боломжуудыг илүү их уриалж нэвтрүүлгээ бас төгсөгдөг байгаа. Тэгэхээр одоо манай Дона тэгээ Донагийн хувьд бас маркетингийн чиглэл рүүгээ ч ажиллаж байна. Илүү групп компани ч байна. Аяллаа хэсэг рүү цааш ажиллаж байна. Ер нь ингээд харахад маркетинг, аялал жуулчлал гэдгийг харахад одоо үзэгчтэй шүү дээ, тий. Ямар боломжууд байна. Бас олон улсын үзэсгэлэнгүүдээр айгүйх явсан байгаа шүү дээ. Энэ олгоо ингээд бидний өөр ингээд зөвхөн дотоодтой гаргаж байгаа бүтээгдэхүүн олон улсад гарах боломж байдаг юм уу гэдэг талаас бас та гой санаа шийдэл болон зөвлөмж үзэгчтэй нэг өгөөд зөвлөгөө бас гоё тий. Одоо сүүлийн үед нөгөө Welcome Mongolia, Go Mongolia гэх гадагшаага нэлээд бас төвчүүлээд явж байна гэж би бас бодоод байгаа. Сая Cancel Yoster ч гэсэндээ Франц дээр Go Mongolia-гийнхаа бас нөгөө цуг хамтраад явж байсан. Тэгэнгүүт за зүгээр нэг жижигхэн кейс ярихад Монголда зүгээр нь одоо морь уналдаг. Одоо өвөлдөө болохоор нохоо чараа ингээ явуулдаг залуу байгаа хгүй. Тэр залуугийн хувьд болохоор ингээд нэг сошиал хэрэглэдэггүй. Тэгээ сүүлийн 2 жил сошиал хэрэглээ. Тэр сошиал дээр нь жоохон ингээд гатгшаага энэ мэдээллийг ингээ өгчих юм бол зүгээр юм шүү гэдэг байдлаар бид хоёр нэг 2-3 үг солилцоод тэгээ саяхан би нэг одоо чарахтай очиж уулзлаа л. За юу вэ гээд тэгсэн чинь над дээр хэлсэн онлайнаар гаднаас илүү хүмүүс ирж байна тий. Морой аялал зундаа өвөлдөө ялангуяа нохоо чарга гэдэг зүйл үнэхээр сонирхож байна. Энийг бүр амар гоё стандарт болгочих юмсан гэж ярьсан. Сая би тайгаар очиж байхад тайгаа яг ингээд тэнд одоо ингээд цаа буугаах штэ тий. Тэгээ шивэдтэй Канад эднэр дээр цаа буугыг ингээд бүр стандарт болгоцсон тий. Энээс одоо тэр хүртэл нэг 100 м ингээд цаа буухтаа чарахтаа ингээд авахд $1000 $5,000 ч гэдэг юм дээ. Бүр ингээд нэг амар гоё эсхийн төлөө тэр нэг жуулчны юм гоё хөгжүүлсэн. Тэнгүүд би тайг дээр очиод энэ ингээл нэг гоё чарахтай ингээд хүмүүс жуулчд ирж байгаа ингээд үйлчлэгээтэй стандарттай ингээд болгочих юм бол энэ байтугай жуулчдыг бид нар бүрэн ингэж юу нь бол татах боломжтой юм байна шүү дээ. Энэ одоо энэ тал руугаа ялангуяа хувийн хвшлэг бас өнгийгөөд хараасаа тий. Тэнд чи одоо бүрээ ингэж нөгөө бизнесийг өргөжүүлээд явахаар харагдчих шүү дээ. Тэгээ тэр нөгөө тайганыг өвөө надад хэлсэн. Манайх одоо 2500 гаруй зүүн тайг, баруун тайг. Одоо бухтай байна. Айл өрхөт нь 250 гаруй л одоо хүрхүүгүй юутэй байна. Манай би одоо 3 хүүтэй, 2 хүү маань одоо өрхөдөө ингэ сум бараацсан, 1 хүү маань байна. Ингээ зүгээр нөгөө ирээдүйдээ 60 жил, 70 жил, 80 жилийг гарахаар магадгүй тайгын маань тэр нөгөө соёл маань байхгүй болчих ч юм уу тийм эрсдэл би зүгээр хэдхэн хоног аялал ирэхэд надад бодогдсон бодлоод байгаа байхгүй тий эрсдэлтэй санагдчихж байгаа. Тэгэхээр нөгөө энэ зүйл рүүгээ тэнд нөгөө соёл басан газар руугаа бас тэнд нөгөө жуулчдыг бүрэн бас дэмжих боломжтой байгаа зүйлүүд рүүгээс манай хувийн хвшлүүд маань бас төрийн байгууллагуудаас анхаарал үзээсэй гэж бодсон. Тэгээд даатгалтай холбоотой гэх юм бол одоо хүн болгоно л машинтай бараг байна тий. Хүн болгоно л машинаа даатгуулж байна. Энэ бол тэгэл цаанаасаа өгч байгаа л гэсэн үгтэй. Гэхдээ одоо сүүлийн үед эрүүл мэнд гэдэг маш чухал болсон. Эрсдэл гэдэг чинь маш чухал асуу байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ даатгалууд хөгжсөн байгаа, эрсдлээ харсан байгаа жилдээ эрүүл мэндээ даатгаач тий. Хаашаа явах гэж байгаа газараа бас эрсдлийг хараад даатгуулаач гэж одоо үзэгч төмөндөө одоо уриалъя гэж хүсэж байна. Бүгдээрээ бас баярлалаа баяр хүргэе. За та манай одоо тэрэл захирлын хувьд бас зөвлөмжөө өгөөд нэвтрүүлгээ дуусгая тий. Товчгоо хүрэхгүй юу та. За одоо энэ сайхан нэвтрүүлэгт орж оролцуулж одоо бид нарыг энэ даатгалыг тий хүмүүст хэрэгтэй бас энэ бүтээгдэхүүнийг бас сурталчилж олон нийтэд таниулахад бас маш өнтэй хувь нэмэр оруулж байгаа та гуравтаа бас баярлалаа. Баярлалаа. За одоо аяллаа нэвтрүүлэгт бас орж байгаа юм чинь би бас хувь хүнийхээ зүгээс бас нөгөө одоо энэ аялал жуулчлалын хувьд гэдэг юм уу тий бас бодож явдаг зүйлээ бас хэлхийг хүсье. За хамгийн чухал одоо бид нар өөрснөө ч гэсэн бас ингээл аялал үзэж байгаа тий Монгол улсыг зорж ирэх аялагч нарын хамгийн чухал үзэж харахыг хүссэн юм гэвэл ерөөсө бидний юм соёл ондоошил энэ номад нүүдэлчин бас соёл тий. Тэгэхээр яг түрүүний хэлдэг шиг манай Дона хэлдэг шиг 60 жилийн дараа яах вэ гэдэг чинь зөвхөн энэ нөгөө одоо цаатнуудын нөгөө үндэсний цөөнх одоо ястнуудын хувьд гэдгээс гадна хахад бас энэ нөгөө малчтын хувьд гэдэг юм уу те бас маш эмзэглэхээр
бас юмнууд бодлууд бас төрсэн саяхан би нөгөө энэ сошиал дээр нөгөө бичлэгийг бас үзэл байжсэн чинь нөгөө айгуу сайхан залуучууд тэг нөгөө тэнд одоо нөгөө нэг юу байхгүй ихнэр байхгүй найз охин байхгүй тэгээ нөгөө бүгд ингээд нөгөө тий төв бараадаа тийм тэгээ тэрийг бас хараад бүр үнэхээр бүр маш их харамсаж энийг бол одоо яа гэдэг энэ зүйл чинь бол нөгөө бодлогын төвшөнд л авч үзэх ёстой шүү дээ тий магадгүй одоо яа гэдэг тэнд монголчуудын хувьд нөгөө охин хүүхдээ илүү их нөгөө за хар бүр ажлаас хүнээрүүлэл охин юм чинь охиноо илүү хайрлал боловсралтай болохыг л мэдээж төвс ороо Улаанбаатар хот руу гэдэг юм уу боловсрал эзэмшүүлгээл бас явуулах нэг бодлын буруу биш магадгүй зүгээр бодлогын төвшөнд энэ өөрөө асуудал аянга бэлтэж байгаа хэрэг байхгүй тий тэнд байгаа залуучуудад ингээд ганц байх юм бол яаж ч нөгөө дараагийн 20 30 жилийн дараа 50 жилийн дараа 60 жилийн дараа л үсрээд л тэр чинь дууссан шүү дээ тий тэгэхээр нөгөө бидний нөгөө ондоошл хаанагаа тэр монгол соёл тэр гадны жуулчдыг татах тэр одоо нөгөө дэлхий дээр онцгой зүйлүүд тэр нүүдэлчин соёлуудын хаана байх юм зүгээр л нэг Улаанбаатар шиг хот бол одоо дэлхийд даяар байгаад байна шүү дээ тий за байгалийн хувьд ч гэсэн мэдээж бид нар маш сайхан байгальтай усаар гэхдээ яг дүүцгүүц эзлэн сайхан байгальтай усаар дэлхий дээр зөндөө байгаад байгаа. Тэгэхээр бидний хамгийн гол нь тэр жуулчдыг татах хэмжээ ерөөсө тэр соёлын ондоошил тэр одоо нүүдэлчин соёл ах вэ тий. Тэр энийгээ бас хайрлж хамгаалахын тулд төр бэ тийм үү хувийн эрхлээ тийм үү бид нар бүгдээр хүн болгон бас энд өөрийгөө оролцоотой байх шаардлагатай байх магадгүй тэнд бодлогын зохицуулт байж болно шүү дээ. Тэнд эмэгтэй охтууд нь яад энэ те одоо нөгөө төв суурин руу яваад байвал тэгвэл тэр сурч боловсрмаар байгаа бол тэр хэрэгцээг нь тэр орон нутагт аваач л та. Магадгүй яагаад тэр боловсролыг гэрээр олгож болохгүй гэж те. Америк гэдэг юм Канад ч гэдэг юм нэг өргөн удам газар нутагтай хүмүүс одоо нөгөө хүүхдүүдээ тэр алс хязгаарлагдмал нутгаас сургахын тулд одоо заавал нөгөө зөөхгүйгээр тэр гэрээ юм уу онлайн боловсролын системийг нас зөвшөөрсөн байгаад юм л ш. Тэгэхээр заавал тэр нэг юм жижигхэн юм уулынхаа дөрвөлжинд ингээд бүгд хэдэн саялга 3 саялгаас байх албагүй байж болно шүү дээ тий. А тэгэх юм бол тэнд ингээд сайхан нутаг усандаа тэгтээ тэр одоо бүх газар сүлжээ орсон байна онлайнаар гэдэг юм уу өдөр болгон тэр нэг одоо ухаалаг гар утсаараа яагаад тэр боловсролыг авч бас болохгүй гэж тий. Яагаад зайнаас тэр дээд боловсролтой болж болохгүй гэж эсвэл тэр зайнаас яаж нөгөө бизнесийн тэр одоо нөгөө нэг мэдлэгээ дээшлүүлээд тэндээ бас сайхан амьдрах боломжуудыг бас авч болох юм. Тэр талаас нь бас бодлогын төвшөнд хараад энэ ирээдүйн хойч үеийнхаа тэр бид нар 50 жил, 60 жил, 70 жил, 100 жилийн дараа яах юм гэдэг юм бас одооноос харж шийдвэрлэж авах нь бас айгүй чухал. Тэгжээж бид нар аялал жуулчлаа гэж тэгжээж бид нар бас соёл ондоошил гэдэг зүйлээ бас хадгалж авч үлдэх болов гэж бодсон. Маш их баярлалаа. Үнтэй бас зөвлөмж болон шийдлийг хоёр зочин маань бас гаргалаа. Үзэгчдээ бид Терминал нэгтгэх хөтөлбөрийн Next Tour 3 дахь дугаар энэ хүрээд дуусаж байна. Өнөөдрийн зочноор Tesa Group-ийн байгууллага харилцааны дарга Одон Чимэг, Бодит даатгалын байгууллага хариуцсан захирал Од Гэрэл нар оролцлоо. Хамтран хөтлөгчөөр Сүмбэр хамт байлаа. Дараа 7 хоногийнхаа энэ цагтаа яг эргээд уулзцгаая. Баяртай үзэгчдээ. Баярлалаа. Баяртай.